За хүчний тухай ойлголт. Тэгэхээр бид онлын механикт хүч гэдэг ойлголтын тухай тайлбар авсан байгаа. Тэгэхээр энэ одоо бол гадаад хүчнээс хамааруулаад дотоод хүчний тухай ойлголт яригдах хэрэгтэй юм. Тэгэхээр хүч гэдэг бол вектор хэмжигдэхүүн, хүч хэмжээ, чиглэл, эхлэлийн цэгээр тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл 3 зүйлээр тодорхойлогддог ийм вектор хэмжигдэхүүн байгаа. За материалын онлын механикт бол хүчийг динамик хүч, статик хүч гэж үзэж байгаа. Тэгэхээр статик хүч бол тодорхой хугацааны мужид бол тогтмол үйлчилж явах ийм ачаал байна. Гэтэл динамик ачаал бол хугацааны тодорхой мужи дотор хэмжээ чиглэлээ өөрчилж явах ийм ачааллууд байна. Динамик ачаал байна. За мөн ачааллын хэлбэрээс хамааран тархмал ачаа, төвлөрсөн ачаа гэж байна. Тархмал ачаа гэвэл уртын дагууд эсвэл талбайгаар эзлэхүүнээр үйлчилж байгаа ийм ачааллыг бид тархмал ачаа гэж хэлдэг. За төвлөрсөн хүч гэвэл үйлчилж байгаа талбайтай харьцуулахад бага талбайд үйлчилж байгаа төвлөрсөн хэлбэрээр үйлчилж байгаа юм ачааллыг төвлөрсөн хүч гэнэ гэж. За тэгэхээр материалын эсэргүүцэлт бол ямар нэг хүч бийд үйлчлэхэд одоо биднийхэр судалгааны объект бол шилбэн дээр хүч үйлчлэхэд түүнийг эсэргүүцсэн дотоод хүч бий болдог. Тэгэхээр материалын эсэргүүцлийн үндсэн судалгаа бол дотоод хүчийг судлах зорилго байдаг. Дотоод хүчийг судлахдаа огтлын арга хэрэгэлдэг. Огтлын арга хэрэгэлдэг. За нэг бит авъя. Ийм хэлбэртэй бит авъя. Ингээд бит авъя. За бит хүч үйлчлэг. За энэ тархмал ачаа гэдэг юм. Төвлөрсөн хүч. За F1 чи Q F2 Fn гэдэг ч юм хүч үйлчлэг. За тэгэхээр ямар нэг биетэд хүч үйлчлэх юм бол мэдээж дотоод хүч бий болно. Өөрөөр хэлбэл гадны ачааллыг эсэргүүцсэн дотоод хүч бий болно. Ингэжээж би анхныхаа төлөв байдал буюу хийцлэхүүн хэлбэрээ хадгалж байх жишээтэй. За энэ үед бид нэг огтлол хийх. Нэг хавтгаар огтлолчё гэж бодъё. Ингээ огтлол хийлээ. Ийм хавтгаар огтлоо гэж. Огтлын үед огтлогчийн хэсгийг зурх юм бол нэг ийм хэлбэртэйгээр огтлогдсон байлаа. За энэ шилбиг гэдэг юм уу да битийг BC хэсэгт хуваалаа гэж юм байна. За тэгвэл нэг хэсгийг аваад үзье. Тэр материалын хэсгээс судалгааны арга болгож огтлын арга хэрэгэлдэг. За тэр огтлын арга нь болохоор ямар нэг битийг хоёр хэсэгт хуваахад түүн хуваагдсан хэсэг дээрх дотоод хүчний хэмжээ нь одоо жишээлбэл ийм хэмжээ нь огтлын айл нэг тал дээр гадаад хүчнүүдийн айл гэбэр нийлбэртэй тэнцүү байна гэсэн юм арга байдаг. За тэгэхээр бид одоо огтлын Б хэсгийг аваарч үзэж байгаа. Энд Q ачаал байгаа. Q ачаал F1 хүч байгаа гэт. Тийм үү. За тэгэхээр энд бид онлын механикт үзсэн ёсоор энэ хүчнүүдийг гол вектор, гол моментоор илэрхийлж болно. За бэсгийг ингээд дахиад зуръя. Огтлын бэсгийг огтлоо зураад координатын систем авч. Координатын систем. За шилбэрийн уртын дагууд Z тэнхлийг өндлөө огтлын хавтгай дээр байрс хоёр тэнхлийг X Y Z гэсэн хэлбэртэй тэмдэглэе. За гадаад хүч мэдээж түрүүний F1 гадаад хүч байгаа. Q тархмал ачаа байгаа. Энэ бол гадаад хүч огтлогдсон байдлын. Бид бол энд B гэсэн хэсгийг авч байгаа. Энд B гэсэн хэсгийг. За тайлбар хийсээр дотоод хүчийг чинь энэ тоолд ихэнд байлаа гэж үзэх юм бол
ийм хэлбэртэй. Эхлээд Z тэнглэхийн дагуу n гэсэн дотоод хүч үүснэ. Гол вектор болголоо. Энд QY гэсэн. За энд болохоор x тэнглэхийн дагуу QX гэсэн хүч авъя. За моментууд, гол моментуудыг зуръя. Тэгэхээр энд mz буюу t гэж тэмдэглэе. За энд мөн момент үүснэ гэвэл y тэнглэлтэй харьцангуй my. За энд момент авъя. mx гэдэг ийм хэлбэртэй. За тэгэхээр энэ дотоод хүчийг бид нэр гол вектор, гол моментээр илэрхийлээд эдгээрийг онцлоо авч үзнэ. Эдгээрийг дотоод хүчний 6 фактор гэдэг. За ихний тохиолдолд N-ийг шилбэний дагуу үйлчилж байгаа хүч байна. Энийг дагуу хүч гэнэ. Дагуу хүч. За QX, QY-ийг анхаарал үзье. Тэгэхээр энэ шилбэний хөндлөн огтол дээр байрласан буюу хөндлөн хүч болж чинь шилбэнд хөндлөн хүч, хөндлөн хэлбэрээр үйлчилж байгаа хөндлөн хүч гэнэ. За MX, MY-ийг аваад үзье. Эдгээрийн гулзайлах момент гэнэ. Гулзайлах момент. За тэг мушх момент гэж үзнэ. Мушх момент. За ийм байдалтайгаар 6 дотоод хүч авч үзлээ. За эдгээр дотоод хүчний 6 фактор гэнэ. Фактор. За хэрвээ энэ дагуу хүч үйлчилж байх юм бол дөрөвний үдсэн ёсоор бид нэр сонголж халтын хэв ажилт үүссэн байдаг. Шилбэний уртын дагуу үйлчилж байгаа. За QX, QY-ийг хөндлөн хүч үйлчилж байх юм бол ташилт эсвэл гулзалтын хэв ажилт үүсдэг. За тэгэхээр энэ 6 дотоод хүчний фактор тус бүрдөө нэртэй үүрэгтэй юм байна л да. Үүсэх хэв ажилтаас намааруулаад нэрлэж байгаа юм. За M-ийг гулзайлах момент буюу гулзалт үүсгэнэ. За шилбэний тэнглэлт перпендикуляр хавтгаад байрласан эсрэг чиглэлтэй хос хүчний үйлчлэлээр мушх момент үүснэ. Мушх момент үүснэ. Тэгэхээр ямар нэг юм бид нэр мушхтаа жишээ нь юм угаачаад мушхах юм бол ингэж гараараа мушхах үед эсрэг чиглэлд хоёр хүчтэй байна. Тэгэхээр Т мушх момент байна гэж. За энэ дотоод хүчнүүдийг бид нэр тодорхойлохдоо статик тэнцвэрийн тэгштүүлүүдийг ашиглаж тодорхойлдог. За эхний тохиолдол жишээ нь X тэнглэх дээрх хүчийг аваад үзье. Тэгвэл QX гэсэн хэлбэртэй проекцлогдно гэвэл ингээд тэгтээ тэнцэнэ. За тэгэхээр бид статик тэнцвэрийн нөхцлөөс QX хөндлөн хүчийг олох юм бол X тэнглэх дээрх гадаад хүчнүүдийн нийлбэртэй тодорхойлогдно гэж. За энэ нэгээс n хүртэл байна гэж үзье. Ийм байдалтай. За дараагийн тохиолдолд Y тэнглэх дээр гадаад хүчнүүдийн нийлбэрийг аваад үзье. Энэ нь тэгвэл QY хөндлөн хүчтээс айлгбар нийлбэрээр тодорхойлогдно гэт. QY-ийг анхаарал үзэх юм бол тэгвэл Y тэнглэх дээр хүчнүүдийн гадаад хүчнүүдийн нийлбэрээс тодорхойлогдно гэж үзнэ. За үүний дараа бид Z тэнглэх дээр аваад үзье. Энэ нэгээс n гэвэл FZI гэвэл за биднийхэр одоо n дагуу хүч байна. Тэгвэл дагуу хүч нь Z тэнглэх дээр хүчнүүдийн гадаад хүчнүүдийн айлгбар нийлбэрээр тодорхойлогдно гэж юм байдалтай очиж байна. За хүчний тухайд юм. За моментийн тэгштүүлүүд бичээ. За жишээ нь эхлээд E1-ээс за ингэж л да гадаад хүч E-гээс хамаарна E1-ээс n хүртэл байх юм бол дотоод хүчний mx момент үүснэ. За ингээд дотоод хүчний x тэнглэхтэй харьцангуй момент нь E1-ээс n хүртэлх
X тэнхтэй харьцангуй гадаад хүчнүүдээс үүсэх моментийн айлгебр нийлбэртэй тэнцвэр байна гэдэг. За үүний дараа Y тэнхтэй харьцангуй тэнцвэрийн тэгштэл анхаарал үзье. За дотоод хүчний M-ийг момент хасдах тэмдэгтээ орж ирнэ. За ингээд M-ийг олох юм бол гадаад хүчнээс Y тэнхтэй харьцангуй үүсэх моментуудын айлгебр нийлбэрээр тодорхойлогдно гэж. За дараа нь Z тэнхтэр аваад үзье. MZ FI буюу за энэ дотоод хүчний T момент айлгебр нийлбэрээр тодорхойлогдно гэвэл дотоод хүчний T момент нь E1-ээс N хүртэл байхад MZ FI хүчнээс хамаарсан ийм хэлбэртэй болчихно гэж. За тэгэхээр дотоод хүчийг тодорхойлохдоо бид статик тэнцвэрийн нөхцөл ашиглана. Статик тэнцвэрийн 6 тэгштэл ашиглана. За энэ бол октрогын системд буюу 3 хэмжээстэй байх үед ингээд тодорхойлогдно. За автогын систем дээр аваад үзэх юм бол 2 тэнхтэй Fourier 1 цэгтэй харьцангуй момент бичих жишээтэй ингээд тодорхойлогдно. За бид энэ битээ дахиад аваад үзье. Ийм байдалтай ингээд аваад үзье. За мөн гадаад хүч үүсэж байгаа хэсэг байгаа. F1 Q гэдэг үйлчилж байгаа. За энэ хөндлөн огтл дээр бид нэг элементар талбай авъя. Элементар талбай авъя. За энэ талбайгаа DA гэж дельта А гэж тэмдэглэе. Дельта А гэсэн хэлбэртэй. Дельта А. За тэгэхээр мэдээж энд дотоод хүч үүснэ. Дотоод хүч үйлчлэнэ. Тэгэхээр энийг дельта R гэж тэмдэглэж. R гэдэг. Ийм байдалтай дотоод хүч үйлчлэнэ. За тэгэхээр одоо хүчтэл гэдэг ойлголт харагдана. Нэг талбайд ногдох дотоод хүчний хэмжээг хүчтэл гинэ. Хүчтэл гинэ. За тэгэхээр материалын эсвэгөөс бид хүчтийг бүтэн хүчтийг F-гээр тэмдэглэвэл за эхний тохиолдолд дундаж хүчтэл гэдэг ойлголт байна. F-гээр тэмдэглэвэл за энэ нэг талбайд ногдох дотоод хүчний хэмжээг ийм хэлбэртэй бичлээ гэж бичлээ. За нөгөө талаас хүчтэл бүтэн хүчтэл гэдэг ойлголт. Энэ бол дундаж хүчтэл байсан бол одоо бүтэн хүчтэл талбайг нь багасгая. Аан тэгрүү тэмүүлэх үед дельта R хэмжээг дельта А тухайна гэж. За үүнийг бүтэн хүчтэл гэдэг. За тэгэхээр бид мэдээж энэ хүчийг хоёр байгуулагчид задлж болох юм. Ингээд задлж болно. Ийм байдалтай ингээд задлж болно. Энийг N нормал гэдэг чинь энийг Q гэсэн хэлбэртэй байж болно. За тэгэхээр мэдээж энэ гадаргуул бүтэн төрлөөр байвал нормал болно. Би сольж хичээдэг. Энэ N болно. Энэ Q болно гэж. Q. За тэгэхээр бүтэн хүчтэл гэдэг ойлголтын тухайд ярих юм бол одоо энэ хүчний задаргаанаас хамаарна. Тэгэхээр хүчлүүд биднийхээр бол нормал тангенциал хүчлүүдийн айлбар нийлбэрээс геометри нийлбэр ингээд тодорхойлогдно гэж үзэж болох юм. За тэгвэл нормал хүчтэл гэвэл жишээ нь энэ тохиолдолд энэ нормал хүчний хэмжээг талбайд харьцуул тодорхойлно. За 5 хүчтэл бол мөн хөндлөн огтл дээр хоёр байгуулагчид задарч болох юм. Тэгвэл 5x квадрат 5y квадрат ийм байдалтай тодорхойлж байна. За мэдээж 5x гэвэл тангенциал хүчтэй гэж байгаа юм. Тангенциал хүчтэй нь хөндлөн хүчний хэмжээг x хөндлөн хүчний хэмжээг талбайд нь хувааж тодорхойлогдно. За нөгөөдг нь болохоор y хөндлөн хүчний хэмжээг талбайд нь хувааж тодорхойлогдно.
За ийм байдалтай. За тэгэхээр Паскалыг бол бишээ хүчтэйг бол Паскалаар хэмжинэ. За бид нар бол килопаскал, за орон гос нэгжээр хүчтэй, мегапаскал, гигапаскал гэх мэтлэн нэгжүүдээр хэмжинэ. Тэр кил гэхээр 13 зэрэгт, мега 16, гига гэвэл 19 зэрэгт байх жишээ. За ингээд дотоод хүчтэл гэдэг ойлголтын тухай товчхон тайлбар хэлбэл ийм байдалтай байна.